2023 оноос эхлэн RFID буюу автомашины цахим гэрчилгээг автомашинуудад нааж эхэлсэн. За одоогийн байдлаар тус ажилд нийтдээ 4.3 тэрбум төгрөг зарцуулаад байна. Энэ онд багтаан тус системийг бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөн ажиллаж байна. RFID буюу цахим гэрчилгээний тээврэг хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх технологи юм а. Тухайлбал татвар даатгал, техникийн хяналтын мэдлэг, оншилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгдсэн санг үүсгэнэ. Анх тус ажилд 10 орчим тэрбум төгрөгийг төсвөлсөн бөгөөд автомашинуудад QR код бүхий наалтыг нааж эхэлсэн. Нэг тээврийн хэрэгсэлд ойролцоогоор 14,500 төгрөг зарцуулан RFID бүхий наалтыг нааж байгаа. Харин хэрхэн яаж ашиглах тал дээр жолооч нараас тодруулахад дараах хариултыг өглөө. Энэ их удаж байгаа. Тэгээд одоо бодоо цагдаа нар л одоо энүүгээр яад юм бах та. Тэрнээс биш бид нарт бол ямар ч ашиг байхгүй шүү дээ. Энэ одоо мэдхгүй наалгаад одоо жил гар болж байгаа шүү дээ. Анх удаа юм наахгүй болохгүй гэхэр л наацсан шүү дээ. Наалгасан шүү дээ. Тэгвэл хэдэн дөрөв юуг мэдэхгүй тэр мэр нарийн ширээ. Би бол бодохдоо юу гэдэг энэ машин тэдний өөрийн машин хаана явж ийн гэж гудамданд явуулаад явж байгааг нь бүртгэжээд гэл юм боддог. Энийг чинь оны өмнө наалгасан. Мэдхгүй ашиглаж байгааг нь одоохондоо мэдхгүй л байна. Торгуул маргуул бичт юм болов. Жолооч нарын хувьд RFID буюу цахим гэрчилгээний талаарх мэдлэг мэдээлэл хангалтгүй байна. Тус ажлыг 2023 оноос нийслэлийн засаг даргын тамгын газар болон зам тээврийн яам хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд хизээ бүрэн ашиглалтанд оруулах тал дээр дараах хариултыг өглөө. Одоогор бол зам тээврийн солирын нэгдсэн мэдээллийн системийн ажил дутуу байна. Энэ систем бол нийтдээ нэг яг энэ тээврийн хэрэгсэл жолоочтой холбогдлолтой нийтдээ 17 төрлийн байгууллагын 30-40 системийг нэгтгэх ажил хийгдэх юм. Өнгөрсөн одоо хугацаанд хийгдсэн, нэг жилийн хугацаанд хийгдсэн дэд системийн туршилтаар бол энэ 13 цэг дээр бол холбогдох одоо зөрчилтөө явж байгаа. Эсвэл тээврийн хэрэгслийн бүртгэл одоо зөрчилтөө байгаа гэсэн мэдээллүүдээр бол систем нь туршигтаад ерөнхийдөө болчлоо гэсэн үг. Одоо ингээд нийтдээ 17 төрлийн байгууллагын 30-40 системийг нэгтгэх юм нэгдсэн мэдээллийн системийг хийх ажил энэ дуудлага ажиллагаанаас шалтгаална. Эхэлчих юм бол энэ ондоо багтаагаад ерөнхийдөө бол бүрэн хэмжээнд ашиглалтыг эхлүүлэхээр явж байна. Монгол улсын хэмжээнд нийт 1.2 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд 161 уулзуур гарцад 455 RFID уншигч төхөөрөмж суурилуулад байна. Үүнээс 13 цэгт туршилтын журмаар ашигласан бөгөөд энэ ондоо багтаан бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.